Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль шинжилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлцэх асуудлыг Улсын их хурл 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хууль тогтоолын төслүүдийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хууль тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын их хурлын гишүүдээс зарчмын зөртэй санал ирээгүй тул Улсын их хурлын гишүүн О. Номин Чимэг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. За байнгын орооны санал дүгнэлттэй холбогдуулан намын бүлэг болон бүлэг тариалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дарааллын дагуу асуулт асуухаар байгаа. Хэдэр утга шүү?